уходит обратно в наше детство, отрочество, юность. Там, где в знании Имэрлийн хишиг сүрэн багшигаа алдаршуулъя. Багш маань боловсролын салбарт 1991-ээс 2025 оны хүртэлх хугацаанд тасралтгүй 34 жил ажиллажээ. Ажиллах хугацаанд 9 ангийг даан авч 300 гаруй шавийг эрдмийн далаад аялуулжээ. Тэр багшийг маань алдаршуулж ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гац содонгоор ингрийг нь илаасан. Багш та 100 наар дурсагдах амжилтын түлхүүр, багш та зүүдэндээ чиалсан хоёргүй сэтгэл, багш та зүрхэн дассан насны ачтан, багш та зуурдын алдааны ухаарлын уучлал. За сайн байна уу багшаа. Бичлэг үзэж байгаа өдрийн минь төргий. Багштайгаа багш шав болсноос хойш 34 жил өнгөрчээ. Багшийнхаа анхны шавнырын нэг гэрэл бодрох байна. Тэгээд минь төргиж чадаагүй ангийнхаа бусад хүүхдүүдийн өмнөөс багштаа бас минь төргий, баяр хүргэе. Боловсролын салбартаа үр бүтээлтэй энэ олон жилийг өнгөрөөж олон сайхан шавнырыг бэлтгэн гаргасан одоо тэгээ гавьяаныхаа амралтанд гарч байгаа танда аз жаргал эрүүл хамаг сайн сайхан бүхнийг хүсье. Зорж очиж уулзч амжихгүй зөндөө их удсан байна. Тэгээд ангийнхныгаа уриалаад удахгүй багштайгаа уулзахын ерөөл тавья. Багшийнхаа хамгийн хайртай шавнырынх нь нэг байсан. Багштаач маш их хайртай байсан. Одоо ч их хайртай. Бүгдээрээ танд хайртай байдаг шүү багшаа. Бүгдээрээ л багшаагаа ярьдаг, хүндэлдэг, хайрладаг. Сайхан багштай минь төрөж байна. Ангийнх нь бүх хүүхдүүдийн минь төрөж чадаагүй бүх хүүхдүүдийн өмнөөс бүгдээрээ танд хайртай шүү. Сайн байна уу багшаа. 2022 оны төгсөлтийн сурагч гих наран байна. Юуны өмнө танд энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. Та минь хэдэн зуун хүүхдэд анхлангаа үсгийг зааж хүний хүн гэж ад үзүүлэхгүй эрдэм мэдлээс хуваалцаж чадсан агуу их багш хүн юм шүү. Тандаа энэ бичлэгээр сарминд баярлан талархнаа илэрхийлье гэж бодлоо. Миний төлөө амьдралынхаа 5 жилийн хугацаанд уурлаж бухимдаж стресстэй өнгөрсөн бол уучлаарай. Гэхдээ түүний үр дүнд одоогийн гээгээ би болж таны ирээдүйн хооч үрчим бий болсон байгаа шүү. Би таныхаа шаргуу хөдөлмөрч тууштай биеэ адуу авч явж байгаа чадварыг үргэлж эзэндээ харж төсөөлж өөртөө дадлуулахыг оролддог. Үүний ч үр дүнд одоогийн би болсон байх. Мөн намайг жоохон бахад дуулуулж, бүжиглүүлж, гүйлгэж, хараалхаж, жүжиглүүлж байсан маш их баярлалаа. Үүний үр дүнд одоогийн гээгээ би олон тийшээ хөрвөх чадвартай юмд туршиж үзэх сонирхолтой сонирч хүн болон төлөвлөсөн байгаа. Тэгээд багштай маш их хайртай шүү. Баярлалаа. Баяртай.